Сайн байцгаана уу та бүхэнийг их өдөр мэнд хүргэе. Астроз олон байна. 2026 оны 8 сарын 20-ны тодорхой мэдээллийг хуваалцах гэж байна. За өнөөдөр бархас байд гарыг маань хөшөөж байгаа пүрф гарыг бархас байд гарыг маань өөрөө өсөлтийг, боломжийг, мэдлэгийг агуулж идэг маш том энергитэй. Тийм учраас өнөөдөр цөмөрөө байгаа зүйлдээ хит ингэж баригдахаас илүү цаашдын боломжийг олж харах, цөмөрөө мэдлэгээ тэлэх, хийж байгаа зүйлээ нэг шат ахиулахад нэн тохиромжтой. За тэгээд бархас байд гарыг маань одоо сая юмыг томруулдаг, тэлдэг гэж ярьсан да. Тийм учраас альва зүйлийг томруулах тийм чанартай байдаг болохоор цөмөрөө боломжоо томоор харах нь сайн ч гэлээ альва зүйлийг хэтрүүлж дөгнөхгүй байхыг цөмөрөө анзаарч анхаарах хэрэгтэй юм өдр байгаа. За энэ өдрийн маань ивэлтэй өнгө нь улбар шар өнгө байдаг. Улбар шар өнгө нь бидний 7 хүрдний бэлэгдлэр болохоор одоо нөхөн үрчхийн чакратай холбоотой байдаг. Энэ нь одоо ингээд бидний бүтээлч байдал, амьдралын баяр баясгалан, мэдрэмжээ ингээд чөлөөтэй илэрхийлэх энергийг төлөөлж идэг. За өнөөдөр тэгэхээр энэ өнгийн хувцас, жижиг аксессуар тийм ээ. Эсвэл өөрийнхөө орчиндөө ингээд нэмж оруулж болно. Тэгэд энэ маань биднэрт маш их гоё идэвхтэй энергийг илүү дулаан бүтээлч байдлаар дэмжих болно. Энэ хүн өнгө маань. За анхаарах жилтэнгүүд маань, бич жилтэнгүүд маань байна. Ялангуяа бич жилтэнгүүд маань айгуу гоё тийм уужуу, тайван хэмнэлтэй байхыг хичээгээрэй. Юм нь ингээд удаад байсан ч гэсэн одоо битээ ингээд яруу сандруу хандараа манайхаа юм нь болж бүтэхгүй байсан ч гэсэн тайван байхыг хичээх, өөрийнхөө хурдыг ингээд зөв удирдах хэрэгтэй юм өдр байгаа. Тэгэх юм бол амжилттай амьдрах болно манай бич жилтэнгүүд. За анхаарах ёстой илүү их анхаарах хэрэгтэй ордууд маань ямар ордууд байна вэ гэх юм бол хилэнцгийн орд байна, арслангийн орд байна. Тэгээд бас хумхын ордууд байгаа шүү манайхаа. За анхаарах биеийн хэсэг гэх юм бол бидний багал зуур тэгээд арт цаг орчин байна, давсаг, нүхүү өрчхүйн тогтолцоо. За тэгээд үдээс хойш 4 цагаас хойштой зөмөрө гуй ташаага тэгээс илгээ илэх анхааруулаас зүгээрээ манайхаа. Тэгээ усаа сайн аваараа хит ачааллаа битээ аваараа яг өөрийнхөө биед тохируулж ачааллуудаа аваараа. Тэгээ удаан суудаг бол тэгээ бага зэрэг ч гэсэн одоо ташаагаа хөдөлгөх нэг тийм ойр зүрийн хөнгөн одоо дасгалуудыг хийхийг бас хичээгээрэй манайхаа. За тэгээ та бүхний харж байгаачлаа одоо энэ сар маань өөрөө те өдрийн одоо эхний хагастай хилэнцгийн ордод байна. Одоо энэ ногоон зэрэг дотрогоос. Тэгээ яг дээхэн талд нь одоо энэ ингээ хилэнцгийн орд одоо энэ даа гэсэн. За тэгээд юу хэлж яана вэ гэхээр одоо энэ хилэнцгийн ордод байгаа сар маань одоо бидрийг те аягүй их тэнгүүн харах боломжтой, асуудал дээр нэлээд сайн төвлөрөх боломжтой гэж хэлж байгаа. Гисэн хэдийж одоо харж байгаа бол одоо энэ сарнаасаа энэ нар руу энэ маань нар агааз. Тэгээ энэ хоёрын хооронд юм хар зураас яваад байгаа ч ингээд сквер өсөж байгаа байхгүй юу? Одоо сквер холбоо, энерги холбоо үүсчихэж байгаа юм. За тэгээ өшөө дээрээс нь эн чинь нөгөө нэг хагас сарны үе болж идэг. Тэгэхээр одоо юу хэлж яана вэ гэхээр одоо нар гэдэг чинь өөрөө тийм үү бидний хүсэл, бидний зориг, бидний ингээд өөрөө өөрийгөө илэрхийлэх хүчийг төлөөлж яадаг байхгүй юу? Тийм гот энэ чинь сартаа өөрөө ингээд сквер болчингууд сар маань ингээд бидний тухайн мөчийн мэдрэмжийг бидний дотоод хэрэгцээг ингээд илэрхийлж яадаг. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо зөрчилдөж байгаа юм. За тэгээд энэ хоёр зөрчилдөхийн хажуугаар одоо эрэгтэй эмэгтэй эсрэг гүйцэтгэгчид хоорондоо зөрчилдөж орж ирдэг юм энергитэй байхгүй юу? Жишээ нь одоо хийх ёстой зүйл нэг талд байлаа гэж бодъё. Эрэгтэй нь хийх гээд байлаа гэж бодъё. Эмэгтэй нь мэдрээд байгаа бай. Гэхдээ одоо энэ хоёр чинь өөр хоорондоо зөрчилдөөд таарахгүй байх одоо тийм боломжтой. Тэгээд үүнээс болоод бид нарт ингээд бага зэргийн шахалтууд, шийдвэр гаргах хэрэгцээ ингээд гарч ирсэн ч гэсэн ингээд хөдөлгөөнд орох шаардлага өгөөд байгаа мөртлөө бас ингээд таагүй сааттай юм шиг мэдрэмжүүд биднэрт гарч ирж магадгүй манайхаа. За тийм болохоор одоо яах вэ гэхээр одоо яах вэ болж игэл эвтэй байхыг хичээн өөрөө өөртөө те өөртөө болон бусдтайгаа нийлхийг хичээн эв зохицолтой байхыг маш ихээр хичээх одоо юм бас хугацаа байгаа манайхаа. За тэгээ байжсэн чинь бас болоогүй энэ дээр бас нэмээд бас нэг юм ороод ирнэ юу орж ирж байна гэхээр одоо цөмөрөө энэ сарныхаа хойд ангилааг харчия. За энэ маань бас сартайгаа одоо энэ сар чинь дахиад ногоон цаг дотрогоос бас яаж нөхөд дахиад сквер үүсгэж байгаа. Бас биднийг анхаар гэж байхгүй. Одоо энэ хойд зангилаач өөрөө бидрийг юу гэж яах вэ гэхээр астрологид бидрийг ингээд цаашаа хөгжих чиглэл, шин туршлага өмнөхөөсөө өөр зам руу одоо шилжих хөдөлгөөнтэй холбогддог байхгүй юу? Гэтэл нөгөө сар маань одоо бидний дассан мэдрэмж яг ингээд танил ингээд одоо
бид нэг баг өөрлөгөө буцаж ордог штэ тэгх гээд байдаг одоо энэ мэдрэмжийг өгдөг гэсэн. Тэгээд энэ хоёр чинь хоорондоо зөрчилдөд байгааз нэг нь ирээдүрөө алхах гэдэг нөгөөт нь одоо хуучин гой өөрийнхөө тав тухтай орчиндөө байх гад байдаг. Тэгээд энэ хоёрын хооронд бид нар ингээд бас л шахалт, дарамт бас мэдрэгдэж бүрэн боломжтой байхгүй юу? За тэгээд одоо биднэрт ингээд өөрчлөлт хэрэгтэй нь одоо мэдэрдэж байгаа ч гэсэн цөмөр хуучин хэв танил одоо зүйл рүүгээ ингээд шумбаад орчиж магадгүй. Тийм учраас цөмөрөө өөртөө хамгийн зөв сонголтыг л гаргаж тохируулж амьдрах одоо юм шаардлагатай энэ өдөр байна. Тэгээ би одоо энэ саяны хэлсэн энерги ингээ холбоод харуулчингууд одоо ногооноор гэрэлтэж байгааз нар маань, сар маань, хойд зангилаа энэ гур маань гурвуулаа өөр хоорондоо ингээд бидрийг өнөөдөр баг зэрэг ерөнхийдөө нэг бүшилж байгаа юм нэг энерги байгаад байгаа шүү манайхаа. За энэ ингээд анхаарах ёстой зүйлээс нь. За одоо айгу гоё энерги бас байна. За гоё энерги нь юу байна гэр одоо энэ нараагаа харж чинь тийм үү? А тэгвэл нар маань одоо энэ хар сартаагаа энэ улаан зураас холбогдсон байгаас энтрийг авахгүй юу? Эерэг гоё холбоо гэсэн үг. За тэгэд Арслангийн ордод байгаа одоо энэ нар маань нь штэ яаж юм бэ гэхээр одоо энэ цаг дотор одоо хар сар маань байгаас хар сар маань өөрөө нумын ордод байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр одоо хар сар маань өөрөө болохоор яг гариг бол биш. Астрологид энэ цэгийг араа ингэдэг байхгүй юу? Хүний одоо бид нар ингээ бусад хүмүүст ингээ харуулдаггүй бидний одоо чанар, бидний ингээ дарагдсан хүсэл одоо тэгээд өшөө дээрээс нь эргчүүлөө гэдэг өөрийнхөө ингээд үнэн төрхтэй холбогдож тайлбарладаг ийм энерги юм байна. Тэгээд ингээд энэ хоёр ч өөр хоорондоо гоё энергитэй байна уу гэхээр яаж нэхэр нар чи ингээд те бидний яг мөн чанар, бидний хүсэл, зориг өөрийгөө гоё илэрхийлэх хүч аахгүй юу? Тийм учраас өнөөдөр цөмөр өөрийнхөө байр суурийг, өөрийнхөө хүслийг үнэн гэж мэдэрдэг зүйлээ одоо өмнөхөөсөө илүү зоригтойгоор илэрхийлэх бид нар тийм хүсэл нэмэгдэж магадгүй тэр боломжоос гарч иж магадгүй. За тэгээд өөрийнхоороо байна гэдэг чи одоо бусдын эсрэг тэмцээд байгаарэ гэсэн үг ерөөсөө биш штэ манайхаа. Энд чин харин одоо юу гэмдэ бусдад таалагдахын тулд те өөрийнхөө нэг хэсгийг ингээд нуугаад ах шаардлагагүй гэдгийг гаргаж ирж байгаа юм нэрэг багхгүй юу. За тэгээд одоо сайхан ингээд харангууд түрүүний хэлсэн одоо энэ энерги байгаа. Одоо энэ гурвалжин эн чинь ингээд T-square гэдэг энерги багхгүй. Бидрийг ингээд хөдлөөд өгөөч ээ, урагшаага яваач ээ, хоошо битээ суугаад байгаа ч ээ гэж шаардаж байгаа. За тэгээд нөгөө нэг энэ хойд зангилаан дангаараа одоо юу хэлээд байна вэ гэхээр шин чиглэлийг чамд харуулад ээжтэй гэдгийг хэлээд байна. За тийм гол одоо саяны сүүлд ярьсан хар сар болон нар маань болохоор тэр хөдөлгөөн донд өөрийнхөө одоо үнэн төрхөө цөмөр алдахгүйгээр хүчтэй байж чадна гэдэг ийм гоё энергийг биднэрт өгж байгаа юм аа. За тэгээд өөрийнхоороо өөрийнхөө ингээд үлдэж хിവэрэ байж чадаж өмнөхөөсөө илүүтэйгээр өөр чиглэл рүү хөдөлж сураарай гэдэг ийм одоо энерги байгаа гэх юм уу да. За тэгээ бэжсэн чинь яасан нь гэхээр одоо ингээд өдөр ингээд 4 цагаас хойш болчингууд яаж яах вэ гэхээр харж байгаачлан одоо энэ сар маань ордоо солчин тийм байгааз сар маань нумын орд руу ингээд шилжээд ороод байна. За нумын орд руу шилжээд ороод ирэхээр одоо биднэрт одоо өдрийн 4 цагаас өмнө байсан тэр одоо өнгө гайс ингээд өөрчлөгддөг байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо хилэнцгийн ордод байсан бол ингээд юмыг илүүхгийн гүн мэдэрдэг те юм руу ингээд гүн ингээд олж харах гад байдаг. Гэтэл нумын орд руу ороод ирэхээр цөмөрөө арай өргөн хүрээтэй харах гад ирдэг байхгүй юу? Айгу гоё байгааз. Тийм учраас өдрийн одоо дараагийн хэсэгт юм бидний ингээд бодол илүү их гоё нээлттэй болоод ирнэ. Тэгээ ялангуяа суурах шинэ мэдээлэл аавах гоё ирээдүгээ төлөвлөх одоо шинэ орчин эсвэл бүр шинэ боломж ингээд сонирхох хүсэл бүр ингээд цаанаасаа нэмэгдээд ороод ирэх бүрэн боломжтой юм гоё энерги орж ирнэ. За тэгэд энэ гоё энерги орж ирсний дараа оройдоо бас гоё энерги орж ирнэ. Юу байна вэ гэхээр одоо энэ Плуто маань байгааз Плутотойгоо яаж ийнө гэхээр одоо сар маань гоё эерэг энерги холбоос үүсгэнэ. Одоо энд харж байгаад сарнаас Плуто руу явж ирж байгаа энерги холбоосыг энэ дунд нь одоо ингээд улаан зураас гарч ирж байгаа. Sextil Moon Pluto гэсэн байгааз эерэг энерги холбоос авахгүй юу. За энэ тэгээд дэлхийн ван гарагч одоо Плуто гэдэг байгаа. Одоо энэ бүрийн дотор байгаа чинь өөрөө маш том өөрчлөлтийг, бүр гүн өөрчлөлтийг дотоод ингээ хүчтэй холбоотой холбогддог юм энерги байхгүй юу. Тийм учраас оройдоо цөмөрөө айгуу том чухал асуудлуудын голыг илүүсэн ойлгож магадгүй бүр юмны цаа талд нь гараад ирж магадгүй шийдвэртэй бүр өөрийнхөө дотроосоо бат бөх ойлгож бат бөх зогсох ийм сайн энергиуд орж ирнэ. За тэгээд бас гоё энерги бас нэмэгдэж орж ирж байгаа та бүхэн маань харж байгаа. Одоо энэ ингээд далааван гараг маань байгааз. Тэгээд далааван гарагаасаа бас одоо сарлууга бас эерэг энерги холбоос орж ирж байгаа гэсэн.
Оройдоо бас сармайн далаа вантаа бас тэрийн бол бас үүсгэнэ. За энэ болохоор ингээд оройдоо тий бүх энерги сайхан зөөллөөд бидний зүн совин сонсороо бидний төсөөлөө эргцүүлж ботоорой бүтээлч одоо бүтээх гэж байгаа зүйлээ бүтээлч байдлаар бүтээгээрээ хөгжим тоглох хүмүүс мань гой хөгжмөө зохиох бүрэн одоо тий шинэ энерги орж ирж байна. Бидний одоо сэтгэлийн баясгал одоо өшөө дээрээс нь бясалгал хийх тэр гой энергиуд маш сайн нэмэгдэж орж ирж байна гэдэг ийм гой энергиуд орж ирж байгаа. Тэгээд ялангуяа одоо зүүн совингаа ашигладаг хүмүүс явах юм бол оройдоо сайн ашиглах юм бол энэ энерги маань маш их ээлтэй сайн байдаг байгаа. За тэгээд цаашлаа тоон 6-аар болохоор өнөөдөр 2-ын тоотой өдөр байгаа. 2026 оны 8 сарын 20 ингээд бүх тоонуудаа өөр хооронд задлаад нэмэх юм бол 20 гэдэг тоо гараад ирнэ. За 20-оо өөрт нь хураангуулангууд 2-ын тоо гарч ирж байгааз. За тийм учраас өнөөдрийн одоо түрүүний үзүүлсэн одоо энэ гурвалжин энерги байгаад T-square. Энэ T-square хөдөлж байгаа энергийг одоо энэ 2-ын тооны энерги ороод ирэхээр яаж ийм вэхээр цөмөөрөнгийн одоо зөв хүнтэй хамтраарай, мэдээлэлээ зөв сонсороо, өөрийнхөө хурдыг сайн тохируулаарай гэж одоо хэлээд биднийг ухаалгаар имийг одоо ажиглаж харахад маш их тусалж байгаа ийм гоё 2-ын тооны энергитэй өдөр байна. За тэгээд дорны 6-гаар болохоор ч энэ юу асч та. За тэгээд юу яа да шууд ингээд өргөжлүүлчих тийм ээ. Дорны 6-гаар болохоор ч өнөөдөр гал морин жилийн, гал бич сарын, гал бар өдөр байгаа. За тэгээд сонсож байгаа бол ингээ гал элементүүд маш их хүчтэй давтагдаж байгааз энэ гал элемент чинь өөрөө яадаг вэ гэхээр махбат маань өөрөө идэх бидний хөдөлгөөн бидний зоригийг илэрхийлж байгаа тийм үү. Тэгээ бар өдөр гэхээр ч одоо барын энерги чинь өөрөө айгүй гоё тийм шийдэмгий шууд хөдөлгөөний чанарыг нэмэгдүүлж идэг. Тийм учраас өнөөдөр маань ингээд цөмөр нь хөдөлгөх хүч байгаа. Бид нар хүчээр дутаагүй. Тэгээд цөмөрөө хүч байгаа ч гэсэн цөмөрөө яарж өрөөсөө болохгүй шүү. Тэрхүү хүчийг цөмөрөө одоо чиглүүлэх тэр чиглэлээ маш зөв сонгох нь өнөөдрийн одоо амжилттай амьдрах тэр санааны цаа тутхан байх болно гэдгийг хэлж байгаа. За ингээд төгсгөлд нь цөмөрөө өнөөдрийнхөө талархлыг хамтдаа чин сэтгэлээсээ хэлцгээе манайхаа. За 50 гүнзгий амьсгал аваад гаргая. За тэгээд эхлэе манайхаа. Өнөөдөр миний өмнө нээгдэж буй шин чиглэл, шин ойлголт бүхэнд би талархаж байна. Би өөрчлөлт дундж өөрийн үнэн төрх үн цэнийг хадгалж байна. Миний эрч хүч зөв зүйл рүү чиглэж хийх алхам бүр минь улам тодорхой болж байна. Би яарахгүй, бас зогсохгүй. Өөрийн зөв хэмнэлээр өөрийн үнэн замаар урагшилж байгаадаа талархаж байна. Талархъя таньда дээд тэнгэр минь, орчлон хорвоо минь. Талархъя таньда дэлхий чи минь. Хамааран хамаатах бүх шүтээнүүддээ талархъя. Орчлон хорвоо таньда ахин дахин талархъя. За тэгээ дараас нь цөмөрөө оог нэрээ хэлхээ мартуузай. За ингээд өнөөдрийн 6 мэдээлэл маань ийм байлаа. Тэгээд бүгдээр нь эрүүл энхийг хүсье, бүгдээр нь амар амгалан хүсье. Бусдаагаа шеэрлээд гэрэл болж түгээгээрэй манайхаа. Тэгээд бүх лайкуудад нь, бүх сайхан комментууд нь ахин дахин баярлаа. Астрос олон байлаа. Түр баяртай манайхаа.